Сайн байцгаана уу? Ингээд энэ дугаараар битээр дахиад хувц цуцлтыг сонголоо. Тэгээд сэдв нь юу гэвэл date night байгаа. Одоо ер нь гэр бүлтэйгээ болон найзуудтайгаа зоогон дээр орё гэвэл ингэж хувцалж болно гэд 6 outfit сонгосон. Ер нь би 3-ыг сонгоод өөрийнхөө таалагдсан дээр зулаа өөрийнхөө бас өөрийнхөө нэг сонгосон дээр. Тэгээд сонирхож үзээрэй. За. Нэгтгэх outfit руу оръё. Тийм үсэн нэгтгэх outfit маань ийм хар outfit байгаа. Тийм үсэн зүйл ийм хар өмд тэгээд дээр нь цогцолдоод ийм хар цавц. Онцлог гэвэл доотлох нь мэдээж хэсэрчсэн юм байгаа. Харуул дээр юм стейтмент энэ амар нөрөө хоол идчих гэсэн гэдэгс байхгүй юм зүгээр. Тэгээд дээрэс нь материал нь жоохон гоё орон зам тохирсон жоохон элегант кул байна. Ер нь фигур гэдэг гэдэг нь галбар биений галбарыг хаасан юм. Тэгээд дээгүүрээ хитрх онгохоо биш одоо хитрх хичээж харуулсан биш тавчтай ингээд тавчсан бас гоё гэж чинь. Тэгээд энэ цаацаа бас нэг онцлог гэж том тавчтай энэ бас хар хувц зүгээр шууд бүхлээр авах биш ингээд жоохон деталь байх зүгээр гэж бодож байгаа. Тэгээд нэмээд энэ үзэний зүйлт тэгээд энэ эмхтэй зүйлсэн байгаа. Жирийн одоо голден эмэг тэгээд дээр нь нэмээд ингээд хүзүүний зүйлт нь бол эмигнээс бас өөр өнгөтэй байвал зүгээр гэж бодож байгаа. Тэгээд мэдээж доор нь штэ түүбэл өмснө. Би одоо зөвхөн гэрийн тавч өмссөн байна та. Тэгээд доор нь түүбэл өмснө. Ингэж харагдана. За одоо хоёр дахь руу гарах. Jeans өмссөн дээрээс дээр нь цамц эластик зөөлхөн жоохон шилэн галбар байдаг. Тэгээд галбар жоохон ийм одтой. Тэгээд би яагаад jeans өмссөн гэвэл юу гэдэг таарсан cool casual тий. Casual. За тэр нэмээд юу вэ? Нэмээд гэвэл за би бол ийм цагаан өнгийн цамц өмссөн болохоор сувтай юм сонгосон. Тэр өөртөө хийсэн. Харин тий. Тэгээд бас дээрэс нь ийм голден юу нэлээ зүйлт төцөний зүйлт. Та нар мэдээч өөрсдийнхээ дуртай зүйлтийг зөөж болно. Би болохоор тэгээд энэ одоо бүдүүн зүйлт биш юм нарийнхан зүйлт сонгоод тэгээд ингээд outfit-тэй яг элегант ингээд таарчиж байгаа. Доогоороо ч гэсэн бас өөрсдийнхөө өссөн готлыг өмсөж чадна. Одоо төбөл ч юм уу эсвэл пүүз ч юм уу. Тэгээд битэр одоо гар цүнх одоохондоо байхгүй л та. Тийм учраас гар цүнх мэдээж гоё зохицуулж болно. За ингээд болсноо дуртай. За тийм суу. За энэ бол ингээд 3 дахь outfit байна. Бас түрүүнийхээ сая эхнийхээ өмсөг өмсөд энэ харамд тэгээд дээр нэг цагаан цамц. Одоо цагаан цамц гэж бодвол эсвэл матер шиг зингэр цамц. Цамцын амар зүйл гэвэл ер нь лук элегант хаалдаг. Бас эмхтэйг хаалдаг. Тэгсэн мөртлөөс бас бизнес хүн тэгээд элегант мэдээж өмдөс авлаад лук элегант биш бас мэдээдтэй. Одоо би нэг доогоороос жис өмдсөн бол өөр харагдана. Одоо энэ хаар өмдсөн учраас илүү оройны зов тохирсон юм. Тэгээд одоо бас цамцыг өмсөхгүй шүү дээ. Ингүүл илүү бизнес харагдаж шүү дээ ингээд тавчлаа. Тэгвэл илүү ингээд
хахад гэдэг артлын нэг үйл бас ихтэй үйл бас юм. Үзүүх бас гоё харагдсан гэдэг бас үзүүлэлт нь бас илүүсээ тод харагдсан гэж үзэж байгаа. Тэгээд саяны эхнийхээ бас дэжлэхэнд нэмэгдсэн байгаа. Тэгээд нэмээд цамц нь мэдээж юм гурвалж хэлбэртэй эмгийнхэн захад гурвалж хэлбэртэй учраас бас зүйлтэнд ингээд жоохон үндэсцэн одоо би өөрөө юм софтын үндэсцэн байна. Тэгээд мэдээж одоо цамцныхаа хэлбэрээс одоо цамцаа артын ингээд очилсан учраас өсвөр хаа гэж шүтсэн байгаа. Бас их нэг хатас харагдана гэж үзэж байгаа. Тэгээд за бичээр ингэж харах. Тэст би танарт сая бичлэг авахад өөртөө чолк ажилласан. Өөр харагдчих. Цамцынхаа ханцыг ингэ шууж авах. Эсвэл наа чи ингэж ярих гэж байна. Би бас цамцны ханцыг ингэж ийм байх хэрэгтэй. Жохон ингэ. Итгэхгүй надад тал. Онцлог нь дээдлийнх нь тамилаа цамцсан байгаа. Энийг зүгээр ороочтой юм. Jersey нэмхэн ийм материалтай байгаа. Онцлог гэвэл хоёр өнгөтэй тий. Ийм цамц мэдээж цулгаан өнгөтэй цамц яаж болно. Гэхдээ энэ бас илүү детайл өгöd бас онцгой юм болов гэж бодоод бид энэ цамцыг сонгосон юм. Энэ бол энгийн цэнхэр өнгөтэй шалгуурууд онцлогоос дэшигээ скоплик. Тэгээд гоё зүйлсэлэг нь бол юу байгаа? Имэг тийм зүгээр голдны зүйлт имэг сонгосон уурт. Манай имээ өгчсэн юм. 2000 оны имэг байгаа. Сэнти 2000 оны имэг. За юм байна тий. Тэгээд бас угаасаа дэш басад харалтаад гэж хаашаа дахиад. Угаасаа энэ цамц шүү дээ 2000 онд амар тренд болж ирсэн шүү дээ. Одоо та нар мэдэхгүй л ахт гэхдээ ер нь ингэж ороодаг цамц ер нь 2000 онд тренд болж ирсэн. Одоо ч гэсэн буцаад эргээд ирсэн. Ийм ууртай эмэг ч гэсэн буцаад эргээд ирсэн. Тэгээд мэдээж та нар гидсээ гаргаж өмсч болно. Гэхдээ одоо 2000 онд бас гидс гаргадаг байсан шүү дээ. Тэгээд саяны зулагийн өмссөн эхний өмч ч гэсэн гидснэ гардаг гэсэн. Гэхдээ бичлэгэнд арай л задгаа юм болов гэдэг өмдөө орчилчтэй ингээд дэшнээ бицэлгүй хүртэл хүрдэг юм жинс өмссөн байгаа. Мэдээж түрүүний хар өмдөг өмсөд бидээж зүгсэн. Одоо оройны зам гэвэл бас палаж өмсөхгүй хөлбөр бол бас юм зүгээр дэглэж чичиж өмсөж одоо сарпач энийг сарпач гэдэг юм уу? За подолк бол зөний бач подолк энэ дээр юм сарпач подолк өмсөж байна. Одоо ингээд дээдлийнх нь подолк юм хажуудаа ингээд улаастай тэгээд имэйл бас харуулах юм бас сая түрүүний хаймгийг зүгээр тэгээд дээр зүйлдэг одоо яа гэдэг надын бодолтыг дээш явах учраас зүйлэх үйл хэрэггүй өөрөө ингэж болчихж байгаа. Тэгээд дотор сая бодолт оруулсан мэдээж энэ гадар ингэж болно. Тэгээд надад бас илүү биний гадрыг харуулсан. Миний дотор хийсэн дээр гэж бодчих. Тэгээд хөл асуужтай хүн чийж болох хүн болж байна. Тэгээд энэ хатыг өгдөг үзэж байна. Тэгээд гоё хэвчээ. Тэгээд энэ аутфитийн бас онцлог дүүлийн цамцын өнгө байгаа дээрээс энэ том хэлбэр тэгээд дээд захын ингээд дээшээ
Тэгээд одоо джинсийнхаа өнгөтэй зохицуулсан юм цэнхэр өнгөтэй юм цамц сонгосон байгаа. Одоо та нар бас мэдж байгаах ийм цамц одоо нодын өнгөсөн ийм харуу мэдчихсэн бүгдээрээ ийм одоо Европоор хэлбэл плесирцсэн цамц өмд гэж хэлдэг. Одоо эндүүдэд ийм нуглаацуудыг гаргасан ийм цамцууд ер нь орчин үед илүү тренд болж байгаа. Учираас одоо Европ тренд болж байгаа ийм цамцны стилүүд байгаа. Тэгээд нэмээд бас та нар мэдж байгаах ийм будган ийм ууссан ийм өнгөтэй цамц байлаас илүү одоо харуулъя. За тэгээд дээрэс нь нэмээд цулаа эмэг зүсэн байгаа. Эмэг нь гэвэл бас за яг хоо цамцтайгаа тохируулж өмссөн. Та нар мэдээж өөрсдөө чулуун нөгөө эмэг зүсэн. Тэгвэл бол ингээ хавчаардсан илүү дээр болов гэж бодлоо. Тэгээд угаасаа хэлэхэр цамц өмссөн байгаа юм чинь. Үсэн ингээ хавчаардсан илүү дээр ах гэж бодчих. За пусаа аваа. Яагаад пусаа? Тэр пусаа чамд чи. Баяртай юм уу? Тэгээд та. Баяртай. Үсэн баярлаа. Дараагийн бичлэг хүртэл баяртай. Влог хүртэл юм уу?